За манай гэрэл хөдөлмөрийн хамгааллын сайдын хувьд бол бас зовлон байгаа. За энэ ч одоо ингээд манай нийт төрийн албан агч нарын цалингийн фонд бол 7.8 их найд байдаг. 7.8 их найд. За энэ үний одоо 2.8 их найд нь дангаараа одоо нэг төсвийн эргэлэн захирагч дээр ингээд байж байгаа жишээтэй. За хэрвээ 3 сая 500 гэдэг дүн өөрөө гарч ирэх юм бол энэ нэмэгдэх дүн нь шүү. Одооны суурьаар бол 3.3 их найдаар нэмэгдэнэ. За ингээд зөвхөн боловсролын салбарын одоо цалингийн фонд 6 их найд гараа явах нэ. За манай төрийн албан агч нарын нийт одоо 200 мянган төрийн албан агч нарын цалингийн фонд 7.8 байдаг. За тэгэхээр энэ тоогоор ямар хэмжээний тоо вэ гэдгийг та бүхэн мэдчихэж байгаа. За нөгөө талаар одоо бид цалин өссөний энэ хэмжээ бол одоо шууд хэрэглэн дээр очдог юм эдийн засгийн бас онцлогтой ийм зардал байдаг. Инфляц нэмэгдэнэ. За Монгол банкны тооцоололоор бол нэг их найдаар нэмэгдэхэд одоо доотлол нь 1.5%-аар инфляц нэмэгддэг. За энэ шууд зардлаар нэмэгдэх юм бол бүр 2%-аас ч одоо илүүгээр нэмэгддэг. За энэ удаа нэгэнт одоо төсөв өргөн баригдсан учраас урсгалаас урсгал руу шилжүүлэх нэ. За цаашдаа ингээд 27 28 онуудад бол шууд зардал нэмэгдээд явна.